Үргэлжлүүлэн спортын мэдээг хүргэе. Баян-Хонгор аймгийн Хонгорын хурд морин спорт уяачдын холбоо оны шилдэгүүдэд шалгарууллаа. За энэ жил тус аймгийн уяачид улс бүсийн наадмуудад хайраг дүр хүртжээ. Баян-Хонгор аймгийн Хонгорын урд морин спорт уяачдын холбооны шинэ жилийн арга хэмжээ болж шилдэгүүдэд шалгарууллаа. Хонгорын урд морин спорт уяачдын холбоо аймгийнхаа 20 сум нэг баг салбар холбоотой бөгөөд эдгээр салбар холбоог 3 бус тухайн ангилж бүс тус бүрээс шилдэг салбар холбоо аймгийн хэмжээний шилдэгний шилдэг салбар холбоог шалгаруулж шагнал болгодог. Мөн 3 бусын шилдэг уяач аймгийн хэмжээний шилдэг 3 шилдэгний шилдэг нэг уяачийг шалгаруулан урамшуулдаг боломжтой. Баян-Хонгор аймгийн шилдэгний шилдэг уяачаар Бууцхан сумын харьяат аймгийн алдарт уяач Баттөмөр, шилдэг уяачаар Баянбулан сумын харьяат Монгол улсын алдарт уяач Махбат, Бууцхан сумын харьяат аймгийн алдарт уяач Амарсана, Цаг сумын харьяат аймгийн алдарт уяач Пүрвочир, Баацхан сумын харьяат аймгийн алдарт уяач Инхтөр, Шинжинс сумын харьяат Амгаланбаатар, Ханган бүсийн шилдэг уяачаар Заг сумын харьяат аймгийн алдарт уяач Батцайхан, Говийн бүсийн шилдэг уяачаар Жинс сумын харьяат Цэвгсүрэн, Түүн бүсийн шилдэг уяачаар Бууцхан сумын харьяат Болднар шалгарч Баян-Хонгор аймгийн Хонгорын урд морин спорт уяачд холбооны тэргүүн даваагийн мөнх эрдэнэс сул тэмдгээ гартаа авлаа. Шилдгийн шилдэг салбар холбоогоор Баян-Хонгор сумын Эрдэнэ мандлын хурд морин спорт уяачдын холбоо, шилдэг салбар холбоогоор Говийн бүсийн Шинжинс сумын Цомбон туурай морин спорт уяачдын холбоо, Ханган бүсийн шилдгээр Цаг сумын Хүрэн бэлчрийн хурд морин спорт уяачдын холбоо, Төвийн бүсийн шилдгээр Бууцхан сумын Буянтын хурд морин спорт уяачдын холбоо тус шалгарсан юм аа. Монголын морин спорт уяачдын холбооны шилдэг залуу уяач шагналаар Бөмбөр сумын аймгийн алдарт уяач Чимэд Янжиг, Баацхан сумын харьяат аймгийн алдарт уяач Амгаланбаатар нар шагнаглалаа. Мөн Монголын морин спорт уяачдын холбооны хурдан морины зүтгэлтэн одон медалаар Цаг сумын Хүрэн бэлчрийн хурд морин спорт уяачдын холбооны тэргүүн аймгийн алдарт уяач Батбаяр, Баян-Хонгор аймгийн Жаргалан сумын угуул аймгийн мандаа уяач Ваша, Цаг сумын угуул Няцсүрэн нар Монголын морин спорт уяачдын холбооны шилдэг залуу уяач медалаар Баацхан сумын угуул аймгийн алдарт уяач Энх Амгалан, Бөмбөр сумын угуул Чимэд Янжиг, Баянцхан сумын угуул аймгийн алдарт уяач Батбаяг, Эрдэнэ очир одонгоор Баян-Овоо сумын Сононбал нарийн уяач шагнагдлаа. Аймгийн хэмжээнд 45 унаач үгж шилдгээр тодорч дулаан хувцас үнэ бүхий зүйлээр шагнагдсан бол шилдэг уралдаанч үгтэр Бууцхааны Болдбаяр, Баянбулгийн Сугар, Баянцааны Мөнгөн сумнаар тодорч шагнагдсан байна. Улам нийт амьд төсч тод мандаа явахыг бүгдээрээ сайхан нэг зэн сайхан алгадаж